boat and a good stone to access on community. Дэлхийн хамгийн эртний 17 нуурын нэг мөн дэлхийн хамгийн цэнгэг нуурнуудын нэр Хөвсгөл далайн эрэг дээрээс мэдчилж байна. Миний бие дэлхийд хосгүй Хөвсгөл далаагаас их аван урсдаг эг гүнжийн хөвөөнд эрхэлж тоглож надад өссөн юм хөлт байгаа. Хөвсгөл далаа бол миний хувьд өвөлдөө яг мөсөн хот шиг, мөсөн ордон шиг санагддаг. Харин зундаа бол гайхалтай үзэсгэлэнтэй болж харагддаг. Хөвсгөл далаа маань энэ их үзэсгэлэнг дагаад маш олон гадаад дотоодын аялал жуулчдад ирдэг. Хүн их эрхийн хэрээр Хөвсгөл далай маань эрэг орчмоор маш их хог хаягдал тархдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд 1000 гаруй булаг шанд, 2000 гаруй цөөрөм, гол горих ширгэж өгөө болсон байдаг. Амьдралтай ойртуулад ярих юм бол нэг булаг шанд ширгэх нь 4000-аас 5000 хүний нэг жил хэрэглэх ундны усны нөөцтэй тэнцдэг. Энэ мэдээ бол маш харамсалтай мэдээ. Тиймээс 2022 оноос эхлээд Өсвөрийн байгаль хамгаалагч заслан төгсөөд төрлөх сум буюу Алаг эрдэнэ сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн нийт хүүхдүүдэд ус болон цөлөлтийн талаар сургалтуудыг зохион байгуулж байгаа лээ. За сургалтын үеэр хүүхдүүдэд цөлжүүлэлт хэрхэн үүсдэг, үүнийг хэрхэн хамгаалах болоод усны хомсдол биднэрт ямар сөрөг үр дагавартай талаар мөн усаа хэрхэн хайрлан хамгаалах талаарх зүйлүүдийг зааж өгдөг хүрсэн байна. Монгол орнд тохиолж буй гамгач хурд үндэсний дутагдал, гол мөрийн нуур ширгэх, давтамжид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаан сүүлийн 20 жилд 29% нэмэгдсэн. Шийдвэрлэл нь бол бичээрийн даацаа тохируулан малын тоо толгойг цөөлөх. За одоо болохоор миний youth power чуулган зохион байгуулагдаж байна. Байгальд тулгамдж байгаа асуудал болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хоорондоо чуулж хэлэлцүүлж байгаа юм аа. Бидний үйл ажиллагаануудын хамгийн сэтгэл тогтлон мөч бол тангараг өргөх үйл явц байдаг. Үеийнгийн дүүнер болоод найзуудыгаа тангараг өргөж байгааг хараад маш бахархах сэтгэл төрдөг. Ирээдүйд ургах, ургамал, урсах, ус, амьдрах, амтан мөрийн баталгааг харуулж байгаа мэт санагддаг. Цэвэр усаа ариг гамтаа хэрэглэх бас нэгэн зөв шийдэл нь хэрэгсэн усаа дахин боловсруулан саарл ус болон ашиглах. Учир нь саарл усыг ашигласнараа цэвэр усыг 30-40% багасган ариг гамтаа хэрэглэх алхам гэж боддгоо. Усаа хамгаалах бас нэгэн өөр арга нь мэдээч эрэг мод тарих. За ийм ч учраас манай сумын нийт иргэд, төрийн албан агчид болон сурагчид нийлээд 6-аас 7 төрлийн 4700 гаруй модтой бяцхан төглийг байгуулсан байгаа. Одоогоор манай моднууд ийм жижигхэн байгаа ч гэсэндээ хэдэн жилийн дараа маш том сагалгар мод болоод хоримод нь сэрүүцээ суух боломжтой болно. Мөн эдгээр моднууд маань манай сумын байгалийн экосистемд маш өндөр ач холбогдол өгнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаа.
Хүсгэл далай дээр маш ойр ойрхон ирдэг. Ирэхээр ингээд сэтгэл санаач дагаад сайхан болоод үнэхээр гайхалтай байдаг. Миний амьдралын, миний хүүхэд насны нэгэн салшгүй нэг хэсэг бол энэ хүсгэл далай маань байгаа. Ус бол бидний амьдрал. Тиймээс хүн бүр усаа хайрлаж, дэлхийн нийтээрээ усаа гамтай зөв зохистой хэрэглэцгээе. Бөмбөрцөг дэлхийн айлч хязгаараас бүхэл уулс хүртэлх хорвоо бүхнийг орхилгүй хайрлахаа тангаргалж байна. Ялгахгүй хамгаалахаа андгаалж байна. Тангаргалж байна, тангаргалж байна, тангаргалж байна.